За үүний дараа би дөрөвдүгээр алхам буюу буцаад дээшгээ удирдгал буюу introduction гэдэг хэсэг рүү орох хэрэгтэй юм байна. За introduction гэдэг хэсэг бол таны судалгааны ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл болж хэвлэгдэх эсхийг шийддэг хамгийн чухал үе. Тэгэхээр судлаач хүн энэ судалгааны удирдгал хэсэг дээр хамгийн их толгойч хилээж бичих ёстой үе гэсэн үг. Нэгсэндөө та танд шүүмж битэж байгаа 2-3 ревюверийг амын ангаатал үнэхээр л энэ нэрээ чухал зүйл юм байна гэтэл нь бичих ёстой гэсэн үг. Таны судалгааны асуулт үнэхээр чухал гэдгийг тэр хүмүүс толгой тогтол нь энийг бичиж чадах юм бол таны судалгааны ажил хэвлэгдэх магадлал 50% өсөлөө гэдээ ойлгочих болно. За тэгэхээр магадгүй сайн бичсэн тохиолдолд ревювер бол ийм вау гэсэн царай гаргах байх л та. За энэ тохиолдолд их хвчлэндээ яг хуу хэвлэгдэхээр боллоо гэсэн хариу ирэхгүй, баг зэргийн засвар хэрэгтэй гэсэн хариу ирдэг. За нэг тийм жоохон онцгой бичигдсэн, эсвэл уйдгартай бичигдсэн ийм тохиолдолд, эсвэл ач холбогдол багтаа тохиолдолд бол нэг иймэрхүү царай гаргадаг байх гэж би бол боддог. So what ч юм уу тийм ээ, тэгээд юу гэж гисэн байдлаар. За энд бол нэг за яг хөтэ энэ нөхөрт нэг major revision өгч нэлээд засвартай байна гэдэг хариу ирнэ. За яг reject хийгдсэн тохиолдолд бол яг ямар царай гаргадгийг мэдэхгүй байна. Миний бодлоор бол нэг тийм ойлгоогүй царай, эсвэл нэг өвчээсэн царай гаргадаг байх гэж бодож байна. Энэ тохиолдолд бол би таны ажлыг хэвлүүлэхгүй гэсэн байдлаар хариу ирдэг гэж ойлгож байгаа. За ингээд удирдгал хэсгийг цөмөрөө хамтдаа бичиж эхэлцгээе. Та бүхэн намайг ярьж байхад өөрсдийнхөө судалгааны ажлын бас introduction хэсгийг төсөөлж байвал их сайн байна. За тэгэхээр нөгөө дээдлийн гурвалжин бол тэр чигээрээ introduction хэсэг гэж байгаа тийм үү? Тэгэхээр нэг цэнхэр өнгөний тоон байж шүү дээ тийм үү? Энийг та бүхэн зүгээр нэг параграф гээд дотроо төсөөлчих. Тэгэхээр эхний параграф мэдээж өргөн байх хэвээр. Хоёр дахь нь арай бага, гурав дахь нь арай бага, хамгийн сүүлд нь бүр бага гэсээр байгаад энэ үзүүр дээр таны зорилго байх хэвээр. Өргөнөөс нарийн руу явах хэвээр. За тэгвэл би үгээр бичих юм бол, текстээр бичих юм бол эхний параграф бол ерөөсөө л тухайн сэдвийн хүрээнд суурь ойлголтыг уншигчдад өгнө. За зургаар илэрхийлэх юм бол жишээ нь тоншуулны талаар судалж байсан бол тоншуулны тухай бичиг нэг параграф бичнэ л гэсэн үг. За тэгвэл хоёрдугаар параграф энэ тоншуулны талаар ч юм уу тийм ээ тухайн сэдвтэй судлагдсан байдал тэр зүйлийг бол энд хэсэгт бичдэг гэсэн үг. Нэгсэндээ ямархуу хэсэг энэ тоншуулны талаар судлагдваа, юу судлагдваа, тэнд судлагдаагүй зүйл юу байсан, орхигдсон байна вэ гэдгийг бичдэг хэсэг гэсэн үг. Гурав дахь нь болохоор өмнөх судлагдсан байдалд дүн шинжилгээ хийдэг хэсэг гэсэн үг байж болно. Нэгсэндээ эндээс үзэхэд та бүхний эцсийн зорилгоос судалгааны асуулт хамгаалалт гаргах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр өмнөх судлаачтай argue хийх буюу тэдний зөв байсан, эннийх нь буруу байсан, ийм шинэ үнцэг байна гэдэг тэр зүйлийг энд бичиж анхаарлын татах хэрэгтэй юм байгаа юм. За хамгийн сүүлд бол асуулт хамгааллаа бичээд за ингээд зорилготой бичдэгэ гэдэг ойлгочих болно. За зургаар илэрхийлэх юм бол энд тоншуулны талаар эхний параграф бичсэн. Хоёрдугаар параграф тоншуул толгоогоороо хэр хүчтэй хэдэн удаа хэдэн герцийн татамжтай цогтгийг мод цогтгийг бичсэн. За гуравдугаар параграф ийм хурдтай мод цохоод байх чинь энэ тоншуулны тарих яга хөдлөхгүй байна вэ гэдэг талаар бичсэн. За тэгвэл тоншуулны тарихыг судлаад хүн дээр буулгаад ирэх юм бол магадгүй хүний тархиныг энэс хамгаалах аппаратыг бид хийх боломжтой маа гэдэг байдлаар шууд ревювер уншигч уншихад үгүй нэрэл тийм дээ. Нэрэл тоншуулны толгой үдэхгүй шүү дээ. Тарих нь хөдлөхгүй шүү дээ. Үгүй юу н тоншуул шиг тарихтай очиж биднээс нь хөдлөхгүй юм шүү гэдэг л энэ л зүйлийг л олж авахыг зорих хэрэгтэй байна. Тэгэхээр энэ гой гомсог нуглаануудыг гаргаж нэгсэндээ тэр хүн уншигчдын сэтгэл хөдлөлийг татчил бичих шаардлагатай гэж. За би зургаар текстээр илэрхийлсэн. Би тэгвэл та бүхэнд нэг зохиол аялгаугаар илэрхийлвэл таны introduction хэсэг бол нэг иймэрхүү байх болно гэд яахыг зорж байна. За би яах ёстой болоо. Энийг явуулахын тулд энд байна те. За дуун сонсогдож байна уу хэлээрэй. Дуун сонсогдож байна уу? За та бүхэн бодороо яг л энэ баахын зохиол шиг л таны introduction ийм сайн өрнөлттэй гомсог байх хэрэгтэй юм байгаа юм.
За сонссон байх тийм ээ. За та бүхний тодорхой мэдрэмж авсан гэж найдаж байна. Миний хэлэх гээд байгаа зүйл бол яаж энэ гоё уншигчдад нүдийн бүлтэдэл бичих вэ гэдэг зүйлийг л тайлбарлахыг хичээлээ. За тэгэхээр удирдгал хэсгийг бичсэн одоо миний одоо пейперийн хэсгээс бол харцгаая. За тэгэхээр нөгөө параграф байдаг. Ерөнхий суур өгдөг параграф эхнийх байна. Судлах үндслийг 2 дугаар параграфаар бичсэн байна. За судлагдсан байдлыг 4 дугаар параграф, хамгийн сүүлд нь зорилтыг одоо 4 дугаар параграф тийм ээ гих мэтээр бичсэн байна. За мэдээж энэ доторх чиглүүлж байгаа тэр зүйлүүд нь бол ойлгомжтой байгаа байх. Гэхдээ энэ дээр та бүхэнд хэлхийг өгөхийг хүсэж байгаа мессеж ахаад надад юу байна вэ гэхлээр ямар ч параграфт үндсэн 3 төрлийн одоо өгүүлбэр байна. Эхний өгүүлбэр бол гол өгүүлбэр, topic sentence гэж ярьдаг. Тухайн өгүүлбэрийг уншихад тэр параграф дотор юу бичих гээд байгаа нь шууд ойлгомжтой байх хэрэгтэй. Нэгсэндээ миний эхний одоо суур ерөнхий одоо параграфын маань topic sentence бол academic library гэдэг тэр зүйлийн талаар би бичиж байгаа гэдгийг л өгөөд байгаа юм. За үүний дараа дэмжих өгүүлбэрүүд байдаг. За дэмжих өгүүлбэрүүд ихэвчлэн одоо нотолгоо байдаг, эсвэл дэлгэрүүлсэн clarity байдаг. Одоо юу гэдгийг тийм ээ judge хийсэн буюу одоо шүүмжилсэн ч юм уу иймэрхүү байдлаар бичигддэг байна. За үүнд мэдээж та бүхэн тодорхой хэмжээний судлагдсан байдлын одоо ишлэлүүдийг бол хийх нь зүйтэй. За энэ дотор одоо topic sentence чухлаас гадна хамгийн сүүлийн энэ өгүүлбэр маш их чухал байдаг. Ялангуяа энэ дүгнэлт introduction хэсэгт. За энэ бол би transition sentence гэж ихэмжлэн ярьдаг л да. За би бол дүгнэн шилжих гэдээ орчуулсан. Энэ бол ганц шилжээд байгаа биш, дүгнчгээд шилжиж байгаа өгүүлбэр. Тэгэхээр энэ хамгийн сүүлийн өгүүлбэрийг та маш оновчтойгоор бичиж чадах юм бол та өөрийнхөө эхний параграфыг дараагийн параграфтай холбож нэгдүгээр чадаж байгаа юм. Мөн нэгдүгээр параграфаа дүгнж чадчих байгаа. Тэгэхээр энэ шилжилт, энэ саяны ганцхан өгүүлбэр, саяны нөгөө баахын зохиол дээр байгаа шиг тэр гоё аргумент, тэр хөгжин дээр гарч байгаас тэр нуглаа гаргах хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн ажиглаад байгаарай. Ер нь олон пейперийн introduction хэсгийг унших юм бол маш их холбоос үгнүүд байдаг. Therefore гэдэг ч юм уу, however гэдэг ч юм уу, thus гэдэг ч юм уу, moreover гэдэг ч юм уу, overhead гэдэг ч юм уу. Энэ холбоосыг маш амжилттай хэрэглэж ингэж шилжилтүүдийг хийх ёстой байдаг юм аа. За ингээ эхний параграф бол одоо номын сангийн талаар, номын сангийн үн цэнийн талаар ярьж исэн бол 2 дугаарх нь үн цэнийг яаж хэмжих үү, тэрийг оюутны сургалтын амжилттай яаж холбосон талаар байна. За энэ чиглэлээр судалгаанууд юу байна гэдээ дараагийн 3 дугаар параграфт бичсэн байна тийм ээ. За жишээ нь дүгнэн шилжихдээ би бол энэ судалгааны ажлуудыг харахад ахаад одоо дээд боловсролд ялангуяа инженерийн боловсролд энэ зүйлийг ахиж судлах ёстой гэдэг тэр үндслийг гаргаад цаашаа явж байгаа.